Сайн байцгаана уу? HR Talks Mongolia podcast тийм байна. 5 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай дугаард PHR консалтинг компани үүсгэн байгуулагч, хувийн нөөцийн менежментийн эксперт Баясгалан үргэлжлүүлсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Өдрийн мэндийг хүргэе. За та манай сонсогчдод хандаад өөрийнхөө гоё хувийн нөөцийн салбарт ажилласан түүхээсээ те HR-аар яагаад ажиллах болсон түүхээсээ хуваалцаад өөрийгөө танилцуулах байна. За намайг Баясгалан гэдэг. Ер нь хүний нөөцийн салбартаа нэлийн хүмүүс бол мэдэх бах. За тэгвэл яг ямар сургууль төгссөн, яаж энэ замалд орсонг бас мэдэхгүй. Энэ талаар бас танилцуулъя. Миний бие болохоор Украин улсад эдийн засагч мэргэжлэр төгссөн. За хамгийн анх 5 жилээр сургаад бакалаврыг алгасаад шууд мастер зэрэгтэй хахад нь төгсөж ирсэн. За тэгээд шууд төгсөж ирээд тухайн үед болохоор нөр шууд хуваарлагддаг. Автоврын газар гээд засгийн газрын хэрэгжүүлэгч агент ажлын байр хахад тухайн үед нь бол боловсон хүчин гэсэн ажлыг явуулсан. Тийм тэгэхээр энэ боловсон хүчин гэдэг нэршлээс нь одоо хүний нөөцийн хувьслын за яг Монголын хүний нөөцийн менежментийн энэ салбарт бол 20 гаруй жил ажиллаж байгаа. За автоврын газартаа 9 жил. За тэгээд банкны салбарт бол 5 жил. За тэгээд томоохон хэвшил хувийн байгууллагад 10 гаруй жил хүний нөөцийн захирал удирдах ажилтнаар ажилласан ийм туршлагатай хүн байгаамаа. За тэгээд PHR консалтинг компани маань 2018 онд үүсгэн байгуулагдсан. Ерөнхийдөө энийг үүсгэх зорилго нь гэх юм бол томоохон групп компаниудад хөгжүүлэхэд бол нэлийн хувь нэмэр оруулсан. Тэгээ одоо бол яг Монгол улсынхаа хэмжээнд хүний нөөцүүдэд ялангуяа энэ жижиг дунд байгууллагын хөгжлийг хүргэсгэх дэмжихэд бол нэлийн зорилго тавиад ажиллаж байгаа. Нэг тавчхандаа бол юм байна. За 20 гаруй жилийн туршлагатай гэж байна тийм ээ. Зөв. Эдийн засагч мэргэжилтэй тэг HR болсон юм байна тий. Яагаад эдийн засагч Баясгалан HR болчихов? Тэ энэ HR хүний нөөцийн чиглэлээр ажиллах одоо нэг юм хэрэглэлтийн цэг ч юм уу тэрний байсан бэ? Сонирхож ярихад. Яг тухайн үед чинь нөгөө залуу байсан болохоор яг нөгөө байгаа ажлын байран дээр нь ажиллаад явцсан. Тий, тэгэхээр бүр яг эдийн засагч байхдаа хүний нөөц болъё ч гэдэг юм уу тий. Ийм ер нь хүсэл тэмүүлэл гэх юм байгаагүй. Яг ажиллах явцтай боловсон хүчин эдэр чинь одоо манайхаар бол HR generalist төвшний анхан шатны юм хийдэг гэсэн тий. За тийм анхан шатны юм хийж үзлээ. Тэгээд банкнд яг менежерийн төвшөнд нь ажиллаа, ахлах боллоо. Тэгээ яг 5 багтад ороод бодлого хэлтсийн даргаас нь эхлээд ажилласан. Ерөнхийдөө хүн өөрөө хичээ зүтгээд өөрийгөө хөгжүүлээд явах юм бол одоо энд мэргэжил хамаарахгүй ер нь гүнзгий төвшний мэдлэгтэй бас болж болно. Өөрөө ч гэсэн нөлөөлөл гэх юм уу салбартаа үзүүлэх үр нөлөө бас сайн байж болно л гэж бас бодож байгаа тий. Зөв. Яг нэг таны үеийн гэх юм хүмүүсийн яг нэг юу нэг адилхан байна л даа. Би ийм мэдлэг эзэмшин тухайн үед ингэж ажлын байр гараад ингээ орсон юм аа тэгсэн чинь надад тохирсон юм аа гэл тий. Зөв. Таны одоо өөрөө болохоор ингээд нөгөө өөрийнхөө зөвлөх хүчин компани 18 онд чи одоо аяг олон жил болсон биш тийм ээ. Бас 7 жил болсон биш. Энэ хугацаанд дэр нэгчдийн компанид хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчлэгээ үзүүлв. Ер нь зөвлөх үйлчлэгээ өгөхөд дулгардаг бэрхшээл бас тэнэс авдаг кайф нь юу гэдэг вэ? Манай компани бол яг хүний нөөцийн менежмент дээрээс нь хөдөлмөр эрхлэлтэй холбоотой томоохон үйлчлэгээнүүд үзүүлдэг. За хамгийн нэгдүгээр гэх юм бол мэдээж хүний нөөцийн менежмент консалтинг байгаа тийм. Хоёрдугаарт болохоор хүний нөөцийн аутсорсинг байгаа. Тэгэхээр олон улсын компаниудын яг хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, яг хүний нөөцийн үйл ажиллагааг зохион байгуулах. За дотоодын томоохон групп компаниудын хүний нөөцийн бүрдүүлэлтийг дангаараа хариуцаж зохион байгуулах. За мөн цагийн ажилтнуудыг бас нэлээд олон компаниудад бас Монгол улстай ялангуяа үндэсний томоохон компаниудтай цагаар ажилуулдаг. Зөв. Тий. Дээрэс нь бол яг хүний нөөцийн менежментийн сургалт, одоо хүний нөөцийн менежерүүдэд чадварчлуулах. За мөн удирдлагуудын төвшөнд хүний нөөцийн менежментийн ойлголтыг бэхжүүлэхэд бол нэлээд оролцдог. Консалтингийн хувьд гэх юм бол одоо яг гол анхаарч байгаа зүйл гэх юм бол одоо байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн менежментийг нэвтрүүлэх. Зөв. Тийм. Тэгэхээр яг нийтлэг
асуудаг асуулт гэвэл ямар шинэ аргачлал байна, ямар гой гүйцэтгэлийн үнэлгээ байна ч гэдэг тий. Тэгэхээр яг компани бол яг өөрөө энэ хариултыг өөрөөсөө хайгаад хамгийн гол нь хүний нөөц гэдэг чи одоо нөгөө хамгийн таалагдсан арга хэрэгжүүлэх биш. Яг шинжлэх ухааны үндэслэлтэй одоо evidence based гэдэг аргачлалаар яг тоо баримтад үндэслээд яг компанийнхаа зорилгыг тодорхойлоод яг тэрэндээ чигсэн ажлуудыг хийвэл илүү үр дүнтэй юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр яг яг хүний нөөцийн зүгээс харж үзэх юм бол маш их ажлыг хийснээрээ биш яг үр дүн чиглэсэн тий ажил болгон үр дүн авчрахгүй яг хүний нөөцийн байгууллагын амжилттай байхад туслах тэр ажлыг л хийх нь зүйтэй гэсэн ийм зүйл байгаа. Тий тэгвэл байгууллагууд бол ингээд салангад уялдаа холбоог нь ойлгохгүйгээр сайн гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал, сайн сонгож шалгалтын аргачлал гэх мэтчлэн ингээд зэрэгцүүлж хэрэгжүүлээд идэх нь хоорондоо ингээд авцалтахгүй тий. Ер нь хүний нөөцийн менежмент гэдэг чинь яг л ийм араас шүд шиг л уялдаатай ирэхгүй бол одоо нэг сайн сонгож шалгалтаа ороод ингээд гүйцэтгэл нь таархан байх юм бол болохгүй л гэсэн үг. Тэр одоо мэдрэng хэрэг тэр тухайн байгууллагын мэдрэng хэрэг сайжрах гэж зөвлөх үйлчлэг авч байгаа шүү дээ. Таны анзаарч байгаагаар одоо Монгол зөвлөх үйлчлэг авч байгаа компаниудын нийтлэг гаргадаг алдаа гэвэл юу байна? Тухайн компани захиалагч компанийн зүгээс гаргаж байгаа алдаа гэвэл за тэр нь болохоор яг хуу нэг өөрийнхөө компани чадахад жоохон эргэлцсэн тий. Одоо бид нар яг энийг чадах юм уу? Бид нар яг энэ болж гин үү? Одоо манай хүмүүс яг хийж чадж гин үү тий? Тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингээд хоёр талын итгэлцэл бас сул байгаа. Тэгэхээр бас итгэлцэл сул байгаа шалтгаан гэвэл мэдээж нөгөө ажилтны хөдөлгөөн ихтэй ажилтнуудаа сургаж хөгжүүлж амжихгүй одоо ойрхон ажлын байраа орхих ч гэдэг юм уу тий. Яг тэрнээсээ хүний нөөцийн шалтгаануудаас болоод байгууллагын бизнест нь хүртэл ийм нэлээд том саа дотгорууд учирч идэг. Тий. Тэгэхээр яг хуу хүний нөөцийн менежмент чинь нэг одоо өөрийгөө зөв онцлохоос эхлээд тэрэн дээр анализ хийгээд яг стратеgiэл зөв баримтлах хэрэгтэй. Ер нь хараад хахад компаниуд бол яг хүний нөөцийн бодлого стратеги төлөвлөөгүй л ер нь яг гал унтраах хэлбэрээр одоо байгаа асуудал дээрээ төвлөрөө дарддаг. Тэгэхээр ядаж л одоо 80-20-ын зарчмаар 80% яг одоогийн ажлыг гээд 20% ирээдүгөө харсан ч гэдэг юм уу. Ийм зүйлүүд. Дээрэс нь яг түрүүн хэлсэн шиг байгууллагын стратеги, талант менежмент, гүйцэтгэлийн үнэлгээ бол дандаа ингээд хосолж цуг авч явах хэрэгтэй гэсэн үг. Яг хөө сүүлийн үед ингээд стратегч байх хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ стратеги бол яг байгууллагын ерөнхийдөө 3-1 амжилтыг үзүүлэхэд 3-1-ийг л эзэлнэ. Тэгэхээр сайн стратеги дээр талант менежментээ анхаарад за гүйцэтгэлээ ч гэсэн яг энэ 3 тусдаа биш яг нэгэн юм цөм болоод хэрэгжүүлэх талаас л анхаарна. Зөв. Тэгэхээр тэр 80-20-ын зарчмын баримтлаараа ер нь бас яг зөв шүү нөгөө ихэнх HR-ууд маань өдөр тутмынхаа нөгөө одоо захиргааны ажилтаа ч юм уу те ингээд хамаг цаг аваад ирээдүрүү чиглэсэн бодлогын чиглэлээр бас жоохон анхаарч чаддгүй юм шиг харагддаг. Тэгэхээр яг багшийн хэлснээр 80-20 гэдэг юмыг бас манай сонсогчид бас анхаараарай. Яг ирээдүрүү чиглэсэн стратеги бодлогын шинжтэй ажил дээр би хий цаг зөрчилж чадчихэв үгүй юу? Дандаа өдөр тутмын унтраасан процесс дээр би цаг алдаад нэг өдрөөгөө шинжилж үзээрэй гэж зөвлөмөр байна. За Баясгалан багшийн хувьд сүүлийн жилүүдэд Монголын маань маш олон HR-уудыг бас соён гэрүүлэлтэйг өнтөө хэмээр оруулж байгаа тийм ээ. Австрали руу, Канада руу гоё олон улсын сургалтуудад маш их HR-ууд авч явж сургаж байна тийм. Ер нь таны харж байгаагаар гадна дотн гадаад дотоод амьдраад ингэ явж байгаа хүний хувьд Монголын HR-ын салбарт одоо хамгийн их тулгамдж байгаа асуудлууд өгвөл та юу гэлэхээр вэ тийм. Манайх нэг энэ талаараа ч хоцрогдоод байна. Энд дээр анхаармаар байна гэдэг үзэг юу байна. Яг одоо ингээ гадаадд сургалтууд зохион байгуулж байгаахийн гол зорилго нь бол нөгөө хүний нөөцийн менежерүүдийг яг гадаадд олон улсад хүний нөөцийн менежмент ямар түвшинд байна. Тэрийг яг өөрийнхөө нүдээр харах, суралцах тий. Тэгээ бодит байдлаар нь хэрэгжүүлэх юм боломжтой байгаа. Яг ингээд хүний нөөцийн хөгжлийг яг Монгол талаас ингээд томоор нь харах юм бол одоо хүний нөөцийн менежмент гэдэг одоо бид нар Австралид сургалтанд явхад бол Австралид бол баг тэгж нэрлэхээ болцсон тий. Баг 20 гаруй жил болж байгаа гэж яригдчихсэн. Тэгэхээр people management гэдэг болцсон. Тэгэхээр Монгол ч гэсэн одоо ингээд зарим компаниуд people manager гэдгийг хүн ба соёлын менежер эднэр гэд нэрлэлсэн. Гэхдээ тэр
бидний нэг анхаарах юм бол нэр гэхээсээ илүү агуулга нь илүү чухал байгаа. Одоо хичнээн хүн ба соёл, people manager, people and culture manager гэд нэрлсэн ч гэсэн байгууллага нь хүний нөөцийн менежментийнхаа л функцтэй байдаг тийм. Тэгэхээр энэний гол ялгаа гэх юм бол хэрвээ people гэж ивэл нэг хүн дээрээ төвлөрнө тийм. За хүн дээр төвлөрнө гэдэг чинь зүгээр л ингээ бид нэр хүмүүстэй тэгшэр ханддаг, хүмүүсийнхаа бодол санааг сонсдог гэхээсээ илүү хүн болгоны зорилгод нь нийцсэн менежментийг хэрэгжүүлэхийг хэлээд байгаа. Одоо жишээлбэл одоо уян хатан гэхээр л нэг 8-аас 10-ийн хооронд дээрэл 5-аас 6-гийн хооронд 7-гийн хооронд тарна гэдэг шүү дээ. Энэ бол нэг уян хатан биш. Яг хүндээ төвлөрсөн байгууллага бол одоо жишээлбэл нэг хүн 5 дахь өдрийн өглөө ирэхгүй ээж болно. За зарим хүн өглөөдөө ажилдаг тий. Зарим хүн 7 хоногийн 3 өдөр ажилдаг ч юм уу. Тэгэхээр яг хүний нөөцийн зорилго бол энэ зорилгод хүрэхийн тулд ямар чадваруудаар бид нэр зорилгоо хангах вэ гэдгийг чухал болохоос биш. Яг л ингээл 10 хүн бүтэн 8 цаг ажиллах ёстой эднэр гэвэл арай нэг хүн дээрээ төвлөрөөгүй хүн төвтэй гэсэн боловч нөгөө байгууллага төвтэй хэвээрэл болчиход байгаа. Зөв тэгэхээр мөн чанараар нь айгуусаа ойлгох хэрэгтэй тийм. Яг үнэ. Тэр тал дээр анхаарах юм байна. Өөр ямар сорилтууд ингэж харж байна. За одоо ер нь бол нэг юм болчиход байгаа. Одоо манайх чинь ингээд яг job based буюу ажлын байрны тодорхойлолтын дээр л үндэслэж бүх үйл ажиллагаа яваад байгаа шүү дээ. Энд чинь болохоор чадамжинд тулгуурсан хүний нөөцийн менежмент болоод байгаа тийм. Чадамжиндаа тулгуурлаад ажлын байрны тодорхойл боловсруулад тэрнтэйгээ харьцуулаад сонгож шалралт хийгээд за ажилд орсон хүнээ ямар цалингаар заллах уу, гүйцэтгэлийн үнэлэх үү. За тэгээ шагнал урамшуул гэх мэтчлэн тийм. Одоо бол нэг шинэ хандлага ороод ирээд байгаа нь skill based болсон. Одоо зөвхөн чадамж skill based гэхээр яг чадвах дээр тулгуурсан гэсэн үг. Зөв. Бид нар ч одоо нөгөө цагаан захтан, хөх захтан гэж ярьдаг шүү дээ. Одоо бол нөгөө new color буюу шин захтаг гэж гарч ирсэн. Тий, одоо гарч ирэх яг уу яг энэ олон улсын хандлага нь юм байгаа. Тэгэхээр шин захтан гэдэг маань тухайн ур чадварыг ажлыг хийж чаддаг л байвал энэ хүн заавал дээд сургууль сурсан байна уу? Тэдэн жилийн туршлагатай байна уу эднэр бол ерөөсөө хамаарахгүй гэсэн. Тэгэхээр яг энэ чадвар нь л хэрэгтэй болохоос ш одоо зарим байгууллагууд маш хатуу байр суурьтай тий одоо яг заавал ийм мэрэгчлээ, заавал тэдэн жил ажилласан эднэр гээд одоо ялангуяа даяарчлалын үед бол хүн мэдлэг чадвараа маш хурдан хугацаанд бодтойгоор ахиулах боломжтой учраас яг энэ чадварыг энэ ажлыг хийхэд энэ чадвар нь байна уугүй юу гэдгийг л анхаарна гэсэн үг. Тийм. Тэгэхээр энэ жоох юм уян хатан. Сонирхолтой юм байна шин захтан. Яг энэс айгу олон байгууллагатаас анзаарах хичээлээ шүү. Зөв сайн. Сонирхолтой зүйл юм. Одоо нөгөө сүүлийн үе чинь дэлхийн форумууд дээр шигдсэн Монголын форумудаар гэж хэрж байна л та. Тэгээд таны зөвлөж байгаа компаниуд болон хамтарч ажиллаж байгаа компаниуд дээр AI хэр нэвтэрч байна. Ер нь AI нэвтрүүлэхэд бол бид нар HR-ууд юун дээр анхаарах хэрэгтэй. Таны зүгээс юу гэж зөвлөмөр вэ? За яг AI хэмэл аюун ухааныг ашиглах гэх бол яа харахгүй хамгийн том асуудал тий. Одоо дэлхийн нийтээр Монголд ч гэсэн одоо бүхэл компаниуд энийг зорилт болгоод явж байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарах чухал зүйлүүд бас байгаа. За юун дээр гэхээр нэм хүлээлтийн зөрүүнүүд гардаг. Одоо AI нэвтрүүлэхдээ байгууллагууд за яг ямар ажлыг яаж хэлбэрчлэх үү гэдгээ мэдэхгүй ерөнхийдөө л сайжруулна гэдэг үндсэлтэд авчхаараа яг явц дундаа одоо хурдалд орох тий. За эсэргээрээ баг нөгөө бүтээмжийг багасгахгүй баг Excel-ээж хөтөлж яадаг, тэрийгээ давхар хөтөлж яадаг нэг иймэрхүү болж байгаа. За яг олон улсад бол бас хүний нөөцүүдийг илүү AI нэвтрүүлэхдээ IT-гийнхандаа хамтарч одоо лид хийх хэрэгтэй. Одоо удирдлагын түвшинд ажиллах хэрэгтэй гэж байгаа. Тэгснээрээ бид нар яг хүний нөөцийнхаа процессыг илүү бүтээмжтэй болгох боломжтой гэсэн үг тийм. За яг одоо жишээлбэл бид нар одоо Сингапурт хүний нөөцийн технологийн конференц жил болгон болдог. Энэ болохоор Азийн хамгийн том хүний нөөцийн конференц гэж байгаа. Тэгэхээр бид нар тийшээ хүмүүсийг аваачдаг нь яг олон улстай хүний нөөцийн AI шийдлүүд ямар болсон бэ гэдгийг харж болохоор. Тэгэхээр Сингапурт бид нарт очиход бол нэг банкны салбар дээр очихоор талент менежментийн яг сургалт хөгжлийн хэсгийг айгуу гоё AI-гаар шийдсэн. За тэр нь баг ингээд нэг K үгээрээ оруулахаар хүн ямар ур чадвартай харагддаг. За тэр
дараагийн энэ төвшөнд хүргэнэ гэхээр яг ямар ур чадварыг хөгжүүлэх үү эднэр нь маш хэлбэр. Тэгэхээр энэ дээр бас нөгөө байгууллагуудын улс орны ингээд туслалцаа онцлог нь бас өөр байгаа. Тэр болохоор банкны холбоо нь тэр талантын AI-ыг бүтээгээд бүх банкудад нэвтрүүлсэн баг жишээ тий. За тэгэхээр Японд бид нар бас яг хүний нөөцийн конференцд ороход хүний нөгөө стрессийг багасгахад юм жижигхэн хөрхий ярьдаг юм нохош гэж юм уу тий. Нохот гайх юм шүү дээ. Тий. Тэгэхээр яг өөрөө ингээ харилцаад ингээ стрессийг тайлдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр маш олон юмнууд байна. Тэгэхээр сонгон шалралтанд ялангуяа маш олон ажлын анкетууд хэрвээ ирдэг бол яг AI-г бол төлхөө ашиглаад байгаа тий. Тийм шүү дээ. Нийтлэлээр нь тийм ээ. Тий. Одоо KU-гээр нь хаах эднэр гээд ийм зүйлүүд дээр бас. Зөв. Тийм. Тэгэхээр яг гүйцэтгэлийн үнэлгээнд дээр ч гэсэн одоо гүйцэтгэлийн үнэлгээ таалант хоёрыг AI-гаар яаж холбох вэ гэхээр гүйцэтгэлийн үнэлгээнээс нь KU-гээр одоо ийм чадвартай хүнийг төвшүүлэх гэсэн ингээд хайнгууд тэр хүнд бид нар мэдэхгүй ч байсан AI-ийн тусламжтайгаар энэ ажилтан байна шүү дээ гэдээ гаргаад ирэх боломжтой гэсэн. Бид ажилтнуудын дата базас гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр AI бол маш чухал дата баз хэрэгтэй. Дээрэс нь бас нэг анхаарах юм л ёс зүйтэй AI ашиглах тий. Ёс зүйтэй гэдэг маань хүмүүсийн нууц мэдээллийг бид нар болгоомжтой байх. Дээрэс нь хүмүүстэй ингээд ажилтнуудаа тодорхой мэдээлэл өгөхгүй бол одоо олон улсад бол яг 5 хүний 3 нь одоо ажлын байраа алтхаас айж байгаа мэдээлэлтэй тий. Тэгэхээр AI нэвтрүүлэхээр ажилтнууд болохоор эн чинь зөвхөн бүтээмжийг нэмэгдүүлэх биш, байгууллага болон соёлын бас ийм ялгаанд бас нөлөөлж байгаа. Тий. Тэгэхээр энэ бол одоо яг ингээд жишээгээр хэлэх юм бол зарим компани бол одохоор анхан шатны ажлуудаа 18 хүн хийжсэн бол 15 хүн хийнэ гэд тий. Тэгэхээр бидний ажил багасгах нь бид нар цомгтголд орох биш. AI-г нэвтрүүлэхдээ бид нар илүү өсөлтөнд харах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл 18 хүний ажлыг 15 хүнээр хийж авал үлдсэн 3 хүний хадгалаад илүү их бүтээмжийг нэмэх боломжтой гэсэн. Тийм. Тэгэхээр цомгтох биш, илүү өсөлт гэсэн юм чиглэлийг барих хэрэгтэй гэсэн. Зөв. Ихтэл эсрэгээрээ манайх нөгөө нэвтрийн гонгот хүмүүний цөөлөнд гэл чараад байгаа шүү дээ. Зөв. Бас нэг зарим нэг компаниудын жишээ хараад байхад одоо бэлтгэлгүй ээж цомгтол хийгээд алдаад байгаа бас юм харагдаад байгаа байхгүй юу. Одоо энэ технологи нэвтэрч байгаа юм чинь ер нь ирэхэд хүн цомгтох ёстой гэдэг нэг юм байгаад шүү дээ. Тиймэрхүү ганц 2 компанид чи би бол харж ирсэн юм байна. Таны хувьд одоо жишээ нь HR-уудыг ингээд одоо Австрали руу, ингээд Канада руу, Сингапур руу гэл сургаж штэ. Зарим HR-ууд ингэж суугаад одоо бид нар утгагүй солонгос явах чинь, тийм ээ солонгосын форумд явах чинь. Ер нь гадагшаа явж сураад яг тэнд сурсан зүйлээ ирээд Монгол нэвтрүүлэхийг боломжтой юу гэж асууад байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр тэр боломж нь хэрэг гэдгийг нөгөө талаар сураад ирдэг удирдлагууд нь ойлгох, энд байгаа хүмүүстэй ойлгуулах тал дээр ер нь ямар одоо челленж ч юм уу байна тий. Тэр талаар та ярил. Яг өнөө сая айгаа айтаахан гоё асуулаа ш тий. Тэгэхээр яг энэ дээр бол яах аргагүй анхаарах юмнууд байгаа. Одоо жишээлбэл тэр цомгтгол гэж юм тий хамгийн ихнээс нь ярил. За цомгтгол дээр хэлэхэд би ч өөрөө бас яг юм цомгтгож исэн юм дээр нь яг хүний нөөц хийгээл явж исэн тий. Банкны салбар за нэг томоохон банк дампуураад маш олон ажилтнуудаа цомгтгсон. Энэ бол яах аргагүй нөгөө юм зүрх зүсэм гэх юм уу тий. Тэгэхээр энэ дээр бол бид нар ямар хамгийн чадварлаг ажилтнаа ямарыг авч үзэх үү гэж бодож байсан. Гэхдээ одоо энийг бүр анханаас нь хэрвээ хүний нөөцөнд төлөвлөлттэй байсан бол одоо жишээлбэл одоо энэ олон улсын экспо конференцд ордог маань дотроо ч гэсэн бид нар явж байгаа хүмүүс маань нэтворк үүсгээд бие биенийхээ туршлага солилцож байгаа тий. Тэгэхээр бид нэр ирээд нөгөө хаан банкн дээр бас тэдний туршлагаа сонсож байхад хаан банк одоо мэдээж ингээд нөгөө өөрөө ингээд гүйлгээ хийдэг автомат машинуудыг нэвтрүүлсэн шүү дээ. Тэрнээс болоод тий маш олон тэлээр ажилгүй болох боломжтой байсан. Гэтэ тэднийх ажлаас гарсан тэлүүдийнхээ оронд хүн авахгүй байжгаад натуралаар нь ингээд багсгаад ямар ч ажлыг цонхотгоогүй ингээд цаана гарсан тий. Тэгэхээр энэ болохоор маш тий. Тэгэхээр одоо ингээд бид нар чинь нөгөө хүний нөөцөө сайн төлөвлөхгүй учраас хэрэгтэй үед нь авчаал хэрэггүй үед нь болоо гэдэг юм уу тий. Хүн гэдэг чинь ингээд наашаа цаашаа шидэлж идэг юм биш болохоор хүнтэй холбоотой асуудал бол хамгийн мэдрэмжтэй одоо ёс зүйтэй шийдэх хэрэгтэй асуудлын нэг болоод байгаа. За түрүү нөгөө нэлээд олон юм яатсан. Тий. Тэгэхээр хүний нөөцийн конференцээс юм сурах боломжтой мó гэдгсэн тий. Тэгэхээр хүн өөрөө
одоо би хүний нөөцөд гол хэлэх юм гэх юм бол сониучл бай гэдэг тий. Сониуч хүн бол хаанаас ч ингээл явсан газараасаа шороотгаал гэдэг шиг харна. Зүгээр энд одоо би юу сурах юм бол гэл гайхал дуусна тий. Тэгэхээр энэ яг хувь хүнээс хамаарна. За дээрэс нь бид нар айгүй юм системтэй сургалт өгөхийг бас бодож байгаа. Одоо конференц системтэй сургалтын ялгаа бол конференц нэг дор маш их мэдээллийг энэ тэндээс авч байгаа тий. Системтэй сургалт бол яг хүний нөөцийн ийм менежментийн ийм шатлалуудыг яг ийм олон улсын түвшингээд. Тэгэхээр системтэй сургалт дээр бид Нагара коллежийн 5 сарын сургалт хийсэн. Одоо бол яг онлайн сургалт нь хийцэн байгаа тий. Тэгэхээр хүн болгон ингээд гадаад руу явхад маш их мөнгө зарцуулах боломжгүй учраас онлайнаар бас тий онлайных бол баг илүү бүтээмж өндөртэй. Яагаад гэвэл ингээд жижиг сажиг тасгал гэж цаг уцхгүй учраас өөрийнхөө бас боломжтой цагтаа сураад авах боломжтой. Тэгэхээр хүн ирээ илүү юм олж харах, илүү зэгцтэй мэдээлэл авах гэвэл юм системтэй сургалтыг бас эрхэмлэх хэрэгтэй. Тэрийгэ мэдээж нүдээр үзье гэх юм бол гадагшаа явах нь бас тий чухал. Одоо тэгээд ерөнхийдөө гадагшаа явж нүдээр үзсэн юм чинь л илүү биднэрт бодтоор бас буудаг штэ тий. Зүгээр сонссоо илүү тийм ээ. Тий яг сонсоод өнгөрөх юм чи бас өөр өгдөг. Ирээд одоо нөгөө компанид нэвтрүүлэх удирдлагуудтайгаа ойролцох тал дээр хэрвэл тий. За энэ дээр бол бас нэг л юм хэлнэ. Ер нь бол хүний нөөцүүд дийлэнхтэй ингээд за хүний нөөцүүд чинь бас нэг юм ганцаарц ажилнарч зайлал одоо томоохон групп компанид бүр баг хэлцсэн байдаг болохоос биш жижиг дундад бол ихэнхдээ л ганцгүй тий өөртөө ярих хэцүү захиралдаа ярихаар ойлгохгүй нэ тий. Тэгэхээр захиралтайгаа ярих нэг л арга байгаа. Тэр нь бол захирлынхаа мэддэг хэлээр ярина тий. За захирал ямар хэлээр ярьдаг гэхээр дийлэнхтэй нөгөө бизнес хэлээр тий. Ашиг тоо хөрөнгө оруулалт өгөөч гэдэг юм уу тий. Тэгэхээр хүний нөөцөд бол нэг жоохон санхүүгийн мэдлэгтэй болчмаар байгаа. Тий яг би нөгөө эдийн засгийн мэдлэгтэй байгаа нэг нөлөөсөн. Гэхдээ тэр заавал ингээд та санхүүгийн сургууль төгс гэсэн үг биш. Ер нь бол ингээд санхүүгийнхаа тайланг хараад нэг 2-3хан ашиг тий байгууллагын ажилтнуудын зардал нь хэд болдгийг, нийт зардлын хэдэн хувийг эзэлдгийг тий гэдэг ч юм бүр үгүй маа гэхэд хүний нөөцүүд нэг өөрөөсөө гараад яг бизнесийнхаа салбар дээр очиод яг манай бизнес яаж явдгийг харилцагч руу яаж ингэж ямар шат амжилгаар хүрдгийг харилцагчид үнцэн нэмэхийн тулд яг хүний нөөцийн зүгээс би ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэг юм уу. Тэгэхээр тэр болгоо мэдээлсэн цуглуулсан юмнуудаа тоон хэллэгээр бичээд захиралдаа ингээ хэвлээд аваад орох хэрэгтэй байхгүй юу? Тоон датан дээр үзэлж шүү дээ. Тэгвэл одоо ингээд датагүй ярихаар чи өөрөө баг хов зөөгöd байгаа юм шиг болох байхгүй юу? Зөв. Тэгэхээр маш гоё хэрэгтэй зөвлөгөө өгч таваад таны одоо нөгөө би тээврийн салбарт ажиллаж байсан, банкны салбарт ажиллаж байсан юм байна. Энэ 20 жилийн туршлагын эргээ харахад хамгийн одоо өөртөө бардам гоё амжилтаа хэрэгжүүлсэн ажлаасаа кап авсан гоё жишээ дуртаач гэвэл ямар аль компанидаар ямар гоё ажлууд хийжсэн бэ? Төрийн байгууллага, банкны салбар, хувийн хвшил гэдэг ер нь нэлээд олон хвшилтэй ажилтнуудыг харьцуулаад үзэх юм бол яг хувийн хвшил талдаа илүү хөгжил сайтай байсан гэсэн үг. Яагаад гэвэл нөгөө төрийн байгууллага болохоор ерөнхийдөө хатуу гэх юм уу тий яг дээрээс өгсөн удирдлагын дор явдаг. Хүн өөрөө санаачлагаараа хэрэгжүүлэх нь хомс учраас хувийн хвшил рүү банкны салбарт орсон. Тэгэхээр банкны салбарт ажиллаж байхад Зоос банкнд ажиллаж байхад Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслөөр яг хүний нөөцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж исэн. За үүний нэг нь assessment center буюу үнэлгээний арга байгаа. Энэ чинь яг анх банкны салбараас л үүсэлтэй. Хэдэн онд бэ? За одоо энэ чинь 2009 онд шиг биш үү? Тийм. Тэгэхээр assessment center-ийн үнэлгээг хамгийн анх хэрэгжүүлээд гэхдээ тэрийг зөвхөн гаднаас авахгасаа илүү нөгөө дотоодын бүрдүүлэлт нөгөө ирээдүйн заламж халаа төлөвлөлтөнд яг assessment center-аа хэрэгжүүлж ирсэн. Тийм. Энэ нь бол яг ажилтнуудад маш эерэг туршлага авчирсан тий хүмүүс өөрийгөө хинэн захирал болохын хинэн явах уу гэд тэр үед бүр ингээ карьерийн замнал эднэр бас хийдэггүй байлаа шүү дээ. Яг тэр үед тодорхойлсон маш том аятайхан төсөл болсон болоо гэж бодож явдаг тий. Одоо бол энэ assessment center-ийг ер нь бол нэг хайхтар ашиглахгүй нэг л бол ингээ нөгөө панел ярилцлага ч юм уу тий. Тэгэхээр assessment center-ийг бас яг жинхэнэ утгаар нь
харилцаад явчвал бас нөгөө төгөр employee branding гэдээ бас өсгөж өгдөг. Зөв. Тий одоо ажил горилагчийн таата мэдээлэл мэдрэмж авах байдлаар байгууллагыг эргээ сурталчилж гэсэн үг. Тий. Зөв. Та зөвлөхүүлэх өгч компаниудаа нөгөө одоо топ өгдөг 3 зөвлөгөө ч юм уу тий. Тэгвэл одоо юун дээр нь энэ дээр анхаараарай. Эн чинь хамгийн их магадгүй давтамжтай өгсөн 3 зөвлөгөөгөө ингээ харахад юу вэ? Ер нь хамжилсан байгууллагаас харахад. Ер нь бол нөгөө байгууллага уян хатан байдлаа л хадгалах хэрэгтэй л гэж зөвлөдөг. Тэгэхээр хүний нөөцийн менежмент чинь яг people management-ээс ялгарх юм нь бюрократик маягийн хатуу яагаад гэвэл одоо хүний нөөцийн дүрм журмаараа ингээд дөрвөлжин болгоод ерөнхийдөө яг энэ дүрм журмын хүрээнд ажиллах хэрэгтэй гэдэг ба тийм. Илүү уяатан байгууллага гэх юм бол одоо нөгөө дэвүүлрэх гээд хүний нөөцийн загалмаас орчин үеийн менежментийн загалмаас эцэг гэж байгаа шүү дээ. За тэрний хэлж байгаа гэх юм бол одоо хүн гэдэг чи одоо энэ ингээд зангидсан гар шиг гэсэн үг тийм. Одоо хүн тэгээ багаараа зангидсан гар шиг ажиллаад за тэгээ яг гадаад зах зээлийн мэдэрх юм бол одоо ингээд нэг юм уян хатан бүжгэлж байгаа юм шиг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр байгууллага хэд өөрийгөө сонсчих юм бол ингээд гадаад зах зээлийн мэдрэхгүй бол ингээд хөдөлж чадахгүй ингээд хатуу болцдог. Тэгэхээр аль болохоор зөвхөн ажилтан гэхгүй эсвэл зөвхөн харилцагч гэхгүй ер нь аль болохоор мэдрээд уян хат ингээд чөлөөтэй байх одоо бол энийг баг нэг ажил гэж хэлж байгаа тий ажлын жишээ гэх юм бол заавал ингээл гүйцэтгэлийн үнэлгээ гээл улирал жилээрээ үнэлэхгүй хэрэгтэй гэвэл тэр баг одоо сууж байгаад өнөөдөр хэвтүүлээ зорилгоо тавьчих ингээд одоо өнөөдрийн байдлаар гүйцэтгэлээ үзье гэдэг юм уу хэрэгтэй үедээ ингээ хэрэгжүүлж идэг. Тий бас нөгөө people-ийн бас нэг ялгаатай гэх юм бол бас ингээ хатуу бас ингээд компани бүтцийг хатуу болгох бас ерөнхийдөө жижиг дундад бол бас нэг айхтар бас шаардлагагүй гэж үздэг байгаа. People management нөө тий people ер нь бол одоо ингээд хүний нөөцийн агуулгаар харах юм бол тий одоо division гэдэг чинь нөгөө divide гэдгийг хуваах гэсэн үгнээс гаралтай шүү дээ тий. Тэгэхээр хүний нөөцийн эхлэлтээс санхүүгийн эхлэлтээс гэд хуваацсан мөртлөө яг авахаараа багаараа ажиллах чадвартай гэд тэгсэн мөртлөө багаар ажиллахгүй хувь хүнийг үнэлээд идэг тий. Тэгэхээр ингээд бид нөгөө агуулгын зөрчлөө дандаа гараад идэг байхгүй. Хэрвээ үнэхээр юу байх юм бол одоо багийн менежмент дээрээс нь одоо олон улсад бол ингээд кросс функшнл гэж байгаа одоо заавал хүний нөөцийн төслийг хүний нөөц хэрэгжүүлнэ гэхгүй хүний нөөц жишээлбэл шинэ бүтээгдэхүүн үйлчлэгэнд нэвтрүүлэхэд бүр лидер нь болж орж болно тий. Тэгэхээр ингээд функц болгоноор ингээд төслийн баг бүрдүүлээд ингээд ажиллах хэлбэрийг илүү чухалчилдаг болсон. Одоо оролцоог жигэд хангаж нөгөө багийн хамтын ажиллагаагаар гэсэн гадна тий. Тэгвэл энэ cross functional бүтцтэй явж байгаа Монгол байгууллага байна уу? Таны эднийг тэгж яваад байна да гэж харж байгаа байгууллага байна уу? Яг уу яг бүтцэн хатуу боловч яг ажиллах хэлбэр дээрээ жижиг төслүүд хэрэгжүүлэхээр одоо яг миксэд гэх юм уу? Тий одоо төслүүд хэрэгжүүлэх үедээ байгууллага нөгөө эхэлцсэнийг төстэд оруулцдаг. Яг жинхэнэ операшн талдаа бол тусдаа ороод явдаг бас юм байгаа. Гэхдээ тэр бол бас ямар нэг хэмжээгээр давуу тал болж байгаа л гэсэн үг. Тий. Хүмүүснээс хөгжид нөлөөлөх юм тийм ээ. Яг үнэ. Тэр нөгөө байгуул тий яна уучлаарай. Зүг. Тэгэхээр байгууллагын хилцс нэгжүүд чинь нөгөө бие биенээ ойлголцод дэмжих нь бас чухал байдаг. Тэгээ ингээд хамтын ажиллагаа байснаас ойлголцолт нөлөөлнө тий. Тэгэхгүй бол одоо харилцагчдын төлөөлгээл одоо энд санхугаас зөвшөөрөхгүй юм ч гэдэг юм уу. Ингээд бие биенээ ойлголцол баг нэг хамтарч ажиллах юм чи эсэргээрээ ингээд сөргөлдөх юм зүйлүүд чинь эндээс л үсэж байгаа гэсэн үг. Зөв. Одоо ингээд гоё таны жишээнүүд их гоё сонирхолтой байна. Канада, Австрали гэдэг нэг улсууд, Сингапур, Солонгос байна. Энэ улсуудаар ингээд яваад ажиллаад ингээд суралцаад үцхэд нийтлэг яг дэлхийн нийтээр анхаарч байгаа тренд юу вэ? Ялгаатай нь юу вэ? Тэр талаар ярил. Чи ч бас яг голын носгоод гоё асуугаад байна шүү тий. Тэгэхээр наа чи бол яг анхаарах юм. Энэ дээр болохоор нөгөө тэгш байдал оролцоо гэдгийг айгүй чухал үзэж байгаа. Одоо манай хөдөлмөрийн хууль дээр ч гэсэн арьс хүйс нас хүйсээр нь ялахгүй гэж байдаг тий. Тэгсэн мөртлөө ингээл ялгууралт алхам тутамд харагдаад байгаа. Жишээлбэл Канадад болохоор анкетууд ерөөсө зураггүй байдаг. Nice. Тий. Одоо Монголд заавал зураг одоо дээрээс тий зургийн AI бүртэл гарч ирсэн байгаа тий. Тэгэхээр
гой зурагтай гой хүнийг авах гээд байгаа мó тий царай зүсээр нь ялгуулах гээд байгаа мó. Дээрээс нь одоо бид нар Австрал тэр одоо манайхаар хөдөлмөрийн яам гэсэн үг. Тэнд очиж явахад бүр ийм тэгш байдлын судалгаа гаргадаг. Азийн хэмжээнд. Тий одоо тэр можийнхаа хэмжээнд Викторийн можийнхаа хэмжээнд Аз гаралтай хүмүүсийн албан тушаал дэвшсэн хувь тий одоо хар үндэстэй ядны дэвшсэн хувь, дээрээс нь нэмэгтэй удирдлагчдын хувь гэх мэтчлэн тийм. Үйлдвэрчний эвлэлүүд нь бас нөгөө ажилд авч явах явцад удирдлагчдын гардаг алдаа нэг өөртөө адилхан авах гэдэг. Тэгэхээр яг юм олон янз байдлыг авч ийнэгүй юу гэдгийг үйлдвэрчний эвлэл нь хүртэл хянжаадаг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ дээр маш чухал юм тавьдаг. Тэгэхээр бид нар ядаж л ингээд нас хүүс заахаа болоод тий дээрээс нь ялгуулан гадуурхалтын бас нэг хэлбэр бол дотоодоос шууд нэг хүнийг дэвшүүлэх явдал байхгүй юу? Уул нь бүрдүүлэлт гэдэг чинь зөвхөн гаднах биш дотооддоо ч хамаарна. Тэгэхээр нэгэнд гаднаас шалгаруулдаг байгаа бол доторхоос ч гэсэн шалгаруулдаг тий. За үгүй маа гэхэд яг тэр хүн карьерийн замнал лидершипийн хөгжилтэй хамрагдаад ийм болсон учраас ингээд дэвшүүлж юм ч гэдэг юм уу? Шалгар үзүүлэлт нь тодорхой хэвчээ шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл нь ингээд байгууллагад дийл хүний нөөцийн төлөвлөлт нь ил байх юм бол манай байгууллага айгүй хүндэтгэлтэй бодсон юм шийдвэр гаргасан байна гэд хүмүүс их дэмждэг гэсэн. Тэгвэл нэг өглөө сэрэл ажилдаа гарсан чинь цуг ажиллаж байсан нөхөр менежер болсон тий. Тэгэхээр одоо ялангуяа энэ ажилтнуудын ажил хүчний хомсдол ажлаас гарах юм бол нөгөө удирдах чадвар эзэмшээгүй хүнийг техник скил нь сайн гэдгээр төвшүүлснээс болж байгаа тий. Тий тэгэхээр тэрэн дээр бол маш болгоомжтой байх хэвээр. Хүнийг бол төвшүүлэх авах амархан халахад бол хэцүү шттэ. Тий. Сүүлийн мэдээг ингээ хараад тахад зэт үеийнхний одоо нэг ажилд ороод 3 сар болохгүй гаралт нь ихсэж байна гэсэн би тоо өчтөрхөн харж илаа. Тэгэхээр энтэй бас нэг таны сая хэлдэг удирдлагуудын чадвартай болоод байна уу? Манай энэ зэтвийнхний онцлогийг та юу гэж харж байна? Тэр хүмүүсийг 3 сараас л тогтоох нь л яг байгууллагад яах хэрэгтэй юм болоо тий. Яг үнэ. Тэгэхээр нөгөө people management-тэй хүн төвлөрсөн компани бол хэрэг манах тийм бодлого барьдаг гэвэл хүнээ сонсон тий. Тэгэхээр яг жинзигийнхэн юу хүсэж чинь гэдгийг сонсох хэрэгтэй. Жинзигийнхний ер нь дээдлийн хүмүүс энэ үеийн хүмүүс бол удаан ажиллахаас илүү байгууллагаас туршлага аваад тэгсэн хэрнээ бас өөрийнхөө үр дүнг харуулад юм ажиллах боломжтой байдаг. Тийм юм хүсдэг гэсэн. Тэгэхээр бид нар юун дээр анхаарах вэ гэхээр энэ жинзи хүмүүсийн уян хатан ажиллах энэ ч гэсэн одоо тренд болоод яваад байгаа тийм. Тэгэхээр яг энэ одоо ажлын 5 өдөр өглөөнөөс орой хүртэл ажиллахыг энэ жинзигийнхэн хүсэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яагаад бид нар ингээ уян хатан ажиллавал чадахгүй байна гэхээр удирдлагууд нөгөө бүтээмжийг хэмжиж чаддгүйтэй л хамаатай. Тий олон улсад бол хүний бүтээмж бол хаана ажиллахаас хамаарахгүй гэдээ бүр судалгаагаар гарсан. Тэгэхээр бид нар энэ хүн өнөөдөр юу хийх ёстой, яах ёстой гэдгийг хэмжиж чадахгүй учраас л ингээд яг хажууд. Тий. Тэгэхээр жинзиг ажилуулъя гэж ивэл яг тэднийг сонсоод тэднэрт нь таарсан арга хэлбэр санал болгоно гэсэн. Тэгэхээр бид нар ер нь энэ жинзээ нартайгаа ойлголцсон бүтээмжийн талаар ойлголтол одоо аяг сайжруулах хэрэгтэй юм шиг юм тийм ээ. Бүтээмжийг хэмжиж сурах нь байна. Бүтээмж хэдэн үед гардгаа судлах хэрэгтэй юм байна. Бүтээмжийн талаар ойлголтоос нэг болж иж эн чинь байгууллага ойлголцох гэдэг шүү дээ. Тэгэхээр бүтээмжээр тэгвэл та одоо нөгөө ажиллаж исэн ч юм уу зөвлөгөөлөх хүссэн компаниудаа бүтээмжийг ер нь яаж хэмжүүлэх зүгээр юм тэр талаар бас гоё ярил. Одоо яг нөгөө бүтээмж хэмжих бол маш олон үзүүлэлт байгаа тий. Тэгэхээр яг байгууллагыг амжилтанд хүрдэг үзүүлэлт юм бол одоо нэг ашиг их бол нөгөө зах зээлийн хувьд өсөж ийн үү гэдэг тий. Тэгэхээр хүний нөөцөд үйл ажиллагаагаа ерөнхийдөө одоо бид нар нөгөө бүтээмж хэмжинэ гэхээр нөгөө үйл ажиллагаагаа хэмжиж байдаг тий. Одоо жишээлбэл нээлттэй байгаа ажлын байрны тоо, дүүргэсэн ажлын байрны тоо гэдэг энэ болохоор үйл ажиллагаа байхгүй юу? Бид нэр үр дүнгээ хэмжих ёстой. Одоо жишээлбэл сонгож шалралт дээр энэ аргачлал бол hiring quality гэдэг байхгүй юу? Сонгож шалралтын чанар гэдэг. Тэгэхээр чанар гэдэг бол ажилд авсан хүн за олон улсад бол 1 жилийн хугацаанд үзүүлсэн гүйцэтгэлийн үнэлгээний дунджийг хэлж байгаа. Тий, одоо бид нар бүтээмжтэй таалан чадвартай ажилтныг ажилд авсан нь чухал болохоос биш хурдан нөхсөн нэг чухал биш. Одоо хурдан яарч нөхснөөс чадваргүй орвол тэрнээсээ л илүү бүтээмж буурна тий. Тэгэхээр энэ уялдаануудыг үр дүнгээ харчаад дээрээс нь нөгөө импакт гэдэг буюу нөлөөлөл авна. Тэгэхээр энэ
нөлөөллөө шууд энэ үйл ажиллагаа outcome буюу үр дүн энэ гурвыгаа ингээд уялдаагийн л бид нэр ойлгож сурмаар байгаа. Бас ялгааг юм тийм ээ. Тий. Би энийгээ яаж үр дүнлөгөө яаж хэмжихээ, тий, үр дүнгээ яаж хэмжихээ, тий. Тий. Тэгэхээр үр дүн гэдэг бол нөгөө ганц ажлыг хэлэхгүй, ер нь бол баг нөгөө нөлөөллийг л хэлж байгаа гэсэн. Тий. Зөв. Тэгэхээр тэр төлөө ойлголтоо бид айгүй сайжруулах хэрэгтэй юм байна. За одоо нэг гадагшаа та нэг юу ичрүүд авч яваад байгаа. Ер нь ингээд нийт массаараа манай Монголын ичрийн салбарт харж байгаа аюу харахад ингээд та ингээд ангилж ирнэ харж байна уу те. Би болохоор за энд зарим ичрүүтэй хахад хаана ямар сургалт ямар уулт явж байгаас мэдхүүс байна л та. Өмнө гэлтэй нөгөө ажил гэр хоёрын хооронд байдаг ч юм уу те. Зарим ичрүүтэй харахаар бүр жил алганы явсараа өөрөө хөгжүүлээд хаана шинэлэг тэрэнд өөрөө ч баг ингээд зардлаад гаргаад сурдаг хүмүүс байна. Тэгэхээр таны харж байгаа өнцгөө манай салбарын нэр нь хүйлийн төвшингээр та англиач гэвэл яаж харж байна юм те. Яг нөгөө сургалтыг нөгөө хөрөнгө оруулалт гэдэг байдлаараа харж байгаа хүмүүс чинь маш цөөхөн биш тий. Яг л ингээд сурыг гэсэн хүн чинь ямар аргаар ч хамаагүй сурдаг тий. Одоо сургалт зарласан зарлаагүй одоо ингээд над руу байнга чат бичээд юм асууж яадаг ч юм уу тий. Тэгэхээр дийлэнх HR-уудын алдаж байгаа юм нэм чимээгүй байдал гэх юм уу тий. Аль эсвэл одоо юунд одоо өөрчөө хөрөнгө оруулаад өөрөө зарчих юм бол өөр чинь шингэсэн ур чадварыг байгуулах улааж авч чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр өөрийн чинь үнцийн нэмэгдэнэ. Энэ бол ирээдүйд өөрийнхөө үнцнийг нэмэгдүүлж байгаа гэдгээ ойлгох юм бол манай сургалтын төлбөрүүд бас тийм айхтар үнэтэй биш шүү дээ. Тий хэрвээ яг гадааддаа сурах гэвэл маш их зардал гарна. Тэгэхээр HR-ууд минь мэрэгжлийн чадварыг байнга дээшлүүлжээ тий. Тэгээд яг жишээлбэл миний баримталтыг юм гэх юм бол яг олон улсын жишгийг яг өнөөдөр байгаа байдлаар мэдээлэл авах тий. Тэгэхээр энэ мэдээллийг авахад мэдээж англи хэл хэрэгтэй. Тэгэхээр англи хэлээ одоо залуу хүмүүс сайжруул. Би ч гэсэн одоо англи хэл сурж байгаагүй баг миний үед чинь орос хэл үздэг байлаа шүү дээ. Тийм. Тэгэхээр англиар хүмүүр ингээл оролдоол байвал сурна тий. Тэгэхээр амар мундаг ярихтай биш мэрэгжлийн амиг ойлгох хэрэгтэй. Тэгээ манайх бол бас одоо 11 сараас яг хүний нөөцийн менежерүүдэд зориулсан олон улсын Кембрижийн сургуультай хамтраад ийм англи хэлний хөтөлбөр явуулах гэж байгаа. Зөв. Тий, тэр нь ганцхан ингээл хичээл заах биш. Онлайнаар ингээд янз хүний нөөцийн бүх функцүүдээр хичээлүүдээ, хэллэгүүдээ видеогоор үзэн тий. Дээрэс нь AI-тай ингээд яриагаар өөрийнхөө дуудлагыг сайжруулах гэх мэтчлэн бас AI based бас ийм олон улсын стандартыг оруулж ирж байгаа гэсэн үг. Хэдийн хугацааны сургалт вэ? Ер нь бол 11 төвшөндөө одоо төвшингээ ангилах харах нь байна тийм ээ. Тий, төвшөнгөө өнгөө мэдчихээд өөрийнхөө төвшөнд ороод сурна. Яг энэ танхимын сургалтуудыг болоод үнийн хувьд бол харьцангуй боломжтой. Гол давуу тал нь одоо танхимын сургалт бол бүх хичээлээ үтсний дараа нэг шат гэдэг бол энэ өөрөөс чи хамаарал хурдан. Үсэх юм бол 6 сарын сургалтын 1 сарын дотор чадвар авах болно. Яагаад гэвэл хизээ дуртай газараа өөрөө тэр e-learning платформ гэдгээс нь хичээл видеого хязгааргүй үзчихнэ гэсэн үг. Одоо хичээл үзээд суухгүй одоо нэг талаасаа багш төвтөө нэг талаасаа оюутан төвтөө одоо айл алын тослуулсан. Тэгэхээр манай HR-ууд ер нь л хэлтэй бол хөвөлтэй нөгөө талаар мэдээлэл авах сувгаа аюу олон болгохын тулд яаж ч наазахын англи хэл аягүй чухал байна тий. Би ч гэсэн одоо за ажлыг сайжруулах гал ямарсан тогтмол юм хардгийн гадаад хэлтэй. Гэхдээ менежийн хэрэг нөгөө яаж ч сэрээнд харах юм тулд бид нэр англи хэл сайжруулахтай байгаа байхгүй юу тий. Тэгэхээр тэн дээр бас манай HR-ууд бас сонирхоод суралцаад эхлэний мэдлэг ямарсан сайжруулалт тал дээр гоё одоо сутахгүй шинэ он гарах чинь шинэ он гарахаар бид нар чинь гоё хэл сурна гэж бүх хүн л тавьдээ шүү дээ. Гоё зорилтууд тавиалаа. Хүн бүхний зорилго дээр миний мэдхийн хэл байдаг бах, фитнес байдаг бах чи боддог тийм. Байдаг юм билээ. Байгууллагаас нөгөө хувь нөлөөний төлөвлөгөө авахар зайлшгүй хэл орж ирдэг. Сургалтын хэрэгцээ гаргах гэхээр зайлшгүй хэл орж ирдэг мөртлөө бас хийж байгаа хүн аягүй ховрох битгий шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бас гоё сургалт хийх гэж байгаа юм та хэд минь сонирхоод суралцаарай гэж зөвлөмөр байна. За бас одоо хөгжилтэй асуултаас асууя. Та HR одоо нөгөө хүний нөөцийн чиглэлээр ажиллааг бол ер нь ямар чиглэлээр ажиллах байсан юм болоо? Эдийн засгаар явах байсан уу те? Тэг юу бодож чинь тэн дээр. Тэгээ эдийн засгаараа л явах байсан баг та. Бидний үе чи одоо мэрэгчлээч өөрөө сонгохгүй аав ээж сонгочдөг байсан биз тий. Тийм. Гэхдээ яг тэр юугаа суралцах ер нь хүн
хүний сонирхол яаж нэмэгддэг вэ гэхээр тэр юмдаа хэр их цаг зарцуулснараа л мэдэгдэнэ. Одоо жишээл фитнес чинь хүн цаг зарцуулаад байвал гой болгоо мэдээ дуртай болно шүү дээ. Тэгэхээс биш ингээл юу ч хийхгүй, юу ч оролдохгүйгээр ингээд дуртай юм олно гэж байхгүй. Тэгэхээр олон юм сонирхож байгаа, үзэж байгаа тий. Одоо энэ авьяас чадвартай хүмүүс бол тэрэндээ маш их юм зарцуулаад цаг зарцуулдгаасаа болоод тэрэндээ дуртай болдог, анханасаа дуртай биш. Тийм тэгэхээр тэрийг л. Тэгэхээр тэр аюу гой зөвлөгөө ш нөгөө аюу олон бас нөгөө шин төгсөгч юм гэж асуудаг шүү дээ. Яг дуртай юм яаж болох уу? Яаж гоё жаргалтай ажиллах ч юм уу те. Тэгэхээр тэр би бол туршаад үзээ те эн чинь юу туршихгүйгээр бас яг бас адилхан зөвлөгөө өгдөг юм хоёлаа. Таны нөгөө ичээрээр ажиллах 20 гаруй жилийн туршлагад одоо хамгийн хөгжилтэй тохиолжсэн жишээ ч юм уу те бүр нэг санаанаас гардггүй тийм кейс юу? Одоо хөгжилтэй гэх юм уу сөрөг гэх юм уу ер нь бол ингээд employee experience гэдэг хүний нөөцийн туршлага байгаа тий. Одоо туршлага гэх юм уу яг одоо монголоор ингээд орчуулахаар зарим нь болохгүй. Тэгэхээр илүү мэдрэмж гэж хэлэх юм уу. Ер нь employee experience гэдэг чинь хүн ажлын байрандаа мэдэрч байгаа филм буюу мэдрэмжийг хэлж байгаа тий. Тэгэхээр энэ мэдрэмж эерэг байх юм бол ачааргалтай, сөрөг байх юм бол явцуулчин тий. Тэгэхээр бидний ядаж хийх хичээх юм бол одоо ажлын байранд дандаа л хаппи ажиллах бас боломжгүй тий. Тэгэхээр илүү сөрөг мэдрэмж авчирж байгаа тэрийг бид нар ядаж 0 болгодог ч юм уу. Ингээ одоо байгаа төвшнөөс нь ахиулна гэсэн үг. Тэгэхээр яг хуу жишээ гэхээр би яг нэг группт ажиллаж исэн. Тэгэхээр тэр групп маань одоо спортын тэмцээн зохион байгуулад тэгээд тэрийгэ дуусныхаа дараа нь бүр ингээд бүтэн өдөржин хагасанчингаа спортын тэмцээн ямар болов гэд бүх компаниудынхаа захирал хүний нөөц одоо юу гэдгийг амар олон хүн яриад ингээ ярьж иж билээ. Тэгээд бүтэн өдөр зөвхөн өнгөрсөн ажлаа ярьдаг. За ийм групп компани байдаг юм байна гэд. Тэгэхээр тэр чинь яг нөгөө experience талаас айгу сөрөг болоод тэр нь илүү нөгөө за энэ мэдээж тэр удирдлагын зохион байгуулж байгаа удирдлагын үзэж байгаа үзэл бодлыг одоо би нэг хэлнэ, хоёр хэлнэ ахгүй л одоо тэгэл өөр арга замаа бодно шүү дээ тий. Тэгэхээр яг энийг бодоход бас инээд төрдөг. Дээрэс нөгөө анхны боловсон хүчин багтаа ажиллаж байхад бид нар чинь бүр ингээд туршаалыг бичгийн машин дээр ингээд мэдхүү бичгийн машин ингээд тийм цогтдаг тий. Тэр чинь ингээд нэг хүний туршаалыг бичээд дууссан чинь ингээд хорийнхын цаасыг буруу нь харуулсан байсан. Тэгээд тэр чинь одоо нэг компьютер шиг арилгаад ингээд гоё бичихгүй шүү дээ. Буруу биччихвэл үсгээ яг тааруулна. Дээр нь ингээд яг зохион нийтнэр гэд тий. Тэгэхээр тэр бас хүний ингээд нямба хариуцлагатай зөв үсгээ олно ч гэдэг юм уу. Тэр бас их хэцүү байсан. Тэр үед бол айгу инээдтэй юм шивээд. Зөв. Тэр гарч ирсэн. Бид нэр бас ингээ харцсангуу бас жаргалтай үед амьдраад байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр одоо яг хүний нөөц чи бүгдээрээ л ажлын цаг нь 8 цаг байдаг юм чинь. Аль болохоор ингээд өнгөрсөн ажил дээр бити их төвлөрөөрөө ирээдүгөө харсан юм ихийг ирээл гээд байгаа. Өнгөрснөө мэдээж алдсан оноогоо харна. Тэрийгээ алдахгүй л барихаас биш. Одоо өнгөрсөн ажлаа ямар өнгөрөв гэж цаг хугацаа буцаахгүйс хойш бити их цаг зарцуулаарай л гээд. Nice. Зөв. За одоо нөгөө талант менежмент гэдээ бас ярьсан тийм ээ. Одоо нөгөө сүүлийн үед байгууллагаас ингээд эхнээсээ талант менежмент дээр бүр тусад нь хүн томилоод эхэлчихлээ. Талант менежмент баг бүрдүүлж байна. Талант менежмент нэвтрүүлэхэд суурь нь юу юм те энэ дээр яаж гоё оновчтой нэвтрүүлэх үү энэ дээр зөвлөгийг өгвөл та. За талант гэж ярихаараа яг ер нь нөгөө хүний нөөцийн бодлого дээрээ анх компани яг одоо үндсэн хуулийн чинь бүхэл хууль дээр баримталдаг шиг яг энэ зарчим бол бүх дүрм журам дээр гарна гэдэг бодлогоо их л тодорхойлох байгаа. Яг талант дээр бол одоо жишээлбэл олон улсын Netflix компани бол манай ажилтан бүр талант гэж байна тий. Өөрөөр хэлбэл талант гэдэг маань хүн болгон маш олон сайн ур чадвартай байх хэрэгтэй. Зарим компаниуд болохоор өөр одоо жишээлбэл талант гэвэл яг энэ хідэн ажилтан гэдэг юм уу. Ажилтнаа ч юм уу тий тэгсэн бидгэр шүү дээ. Тэгэхээр яг манайх одоо бүх ажилтнаа үзэж байгаа мó зөвхөн цөөн ажилтна гэдгээсээ хамаарад нөгөө сургалт хөгжил бүх юм чи өөр болно гэсэн. Тэрийгээ илүү анхаарах одоо бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй гэсэн. Талант гэдэг тодорхойлолттой айгуу чухал байх нь эхлээд зөв тодорхойлох нь шүү дээ тийм ээ. Тэгвэл яг хуу талант менежмент гэхээр хүмүүс зөвхөн ингээд
таалант хүнийг яаж сонгон шалгаруулах уу, таалантыгаа эрэлт хэрэгцээг яаж олох уу гэдэг те дээрэс нь таалантаа хөгжүүлэх, таалантаа гүйцэтгэлийн үнэлэх гэднэр гээд яг people management-тэй компаниуд яг тааланттай зориулсан тусдаа цалингийн систем, гүйцэтгэлтэн зориулсан өндөр цалинч гэх юм уу янз бүрийн л системүүд ер нь хүндээ тохирсон системүүдийг зэрэгцүүлж хэрэгжүүлдэг. Гадны улс орнуудаас энэ талант менежментээр ингээд жишээ аваад суралцъя гэвэл хамгийн best practice-д хаана хаагаад. Одоо ерөнхийдөө яг таалант гэдэг дээр үзэхээр жишээлбэл Америк бол ганц хүний ур чадварыг илүү хүлээн зөвшөөрдөг гэсэн үг тийм. Одоо манайх дийлэнх компаниуд хувь хүний гүйцэтгэлийг үнэлдэгтэй ажил. Бусад одоо жишээл Канад эднэртэй бол багийн ажлыг илүү үнэлдэг тийм. Энэ багаар нь зорилгын тавиулах, багаар нь гүйцэтгэлийг үнэлэх тийм. За энэ бүх зүйлүүд дээр бас жоохон ялгаатай. Тий. Тэрийг бид нар бас харнаа л гэсэн үг. Зөв. Тэгэхээр Монгол улсын хувьд тий гадны улсын ялгаанууд нэг ус харах хэрэгтэй юм байна тий. Би ингээд таныг ингээд анзаараад байхад тааш нөгөө нэг санхүү суртаа болохоор та интроверт уу, экстраверт уу нэг хүмүүс тэгдэж шүү дээ. HR экстраверт хүн HR аягүй сайн гэдэг шүү дээ. Тэгдэг шүү дээ. Гэтэл би бас ингээд хит HR-тай уулзахад санхүү суртаа HR-ууд аягүй сайн нөгөө жинхэнэ нөгөө тоо анализ датан дээр аягүй сайн ажиллаад үр дүн гүйцэтгэл их сайн гаргадаг юм шиг танзарагдаад байна л та. Тэр тал дээр та ярил. Тий. Ерөнхийдөө бол одоо чинь сайн ярих гэдэг бол бас зүгээр сайн ярих штэ тий. Үнэн бодтой ярих, үндэслэлтэй ярих гэвэл бас өөр тий. Тэгэхээр үндэслэлтэй ярих гэвэл яах чаргагүй ингээд амар жижигхэн тоомон дээр гэхдээ өөрөө ажиллах биш. Би томхон группт ажиллаж байхад яг эдийн засагчтайгаа цуг ажилтдаг тий. Тэгээ иймэрхүү тоо судалгааг надад гаргаад ирэх боломж байна уу гэд тэд нар бол илүү нөгөө Excel дээр илүү өөргөн ажиллана. Тэгтээ тэрийг өөрөө ойлгодог байх хэрэгтэй. Тэгээ тэр бол бас яах аргагүй чухал. Зүгээр интроверт экстраверт хоёрын хувьд гэх юм бол яг миний хувьд бол интроверт талын. Гэхдээ ер нь бол HR-ууд ч одоо EQ-г бас барих хэрэгтэй шүү дээ тий. Одоо emotional intelligence гээд хүний сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх ялангуяа нээлттэй сонсох эднэр бол маш чухал учраас даруухан байж болно. Гэхдээ чадaltaй байх хэрэгтэй тий. Одоо олон үг ярьснараа биш тодорхой зөв яг ингээд одоо цахилтаа нөлөөлөх хэмжээний үг хэлэх ч юм уу тий. Энэ илүү чухал. Ер нь бол товч тодорхой ярина гэдэг бол баг нэг харилцааны л нэг чадвар гэсэн үг. Одоо тэгвэл та нөгөө нэг нэгэн зэгцтэй товч тодорхой зөв ярина гэдэг нь өөрөө нөгөө бас зөв сэтгэхээс зөв мэдээлэлтэй байхаас эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр HR-ууд зөвлөхөд та одоо ингээд амжилттай сайн HR одоо дөнгөж төгссөн хүмүүс үзэж байгаа шүү дээ тийм ээ. Дөнгөж ажлын байрнаар гарч байгаа. За чи сайн HR-ын сайн эксперт болохын тулд нэг ийм чадварыг нэн тэргүүнд сайжруулаарай гэд би танаас топ 3 чадвар ч юм уу асуул та юу зөвлөх вэ? Чухал чадрууд гэвэл тий. Одоо софт гэх юм бол ерөнхийдөө хүний нөөц ер нь ямар ч одоо Netflix-ийн хамгийн гол тавигдж байгаа нэг юм бол айгүй инgi одоо бүрэн төгс насанд хүрсэн хүнийг ажилд авна гэдэг байхгүй. Тэгэхээр шинэ HR-уудын хувьд яг насанд хүрсэн хүн шиггүй баймаар байхгүй. Хэлсэн бол хэлсэн тий. Өглөө ирнэ бол ирнэ гэсэн. Хүүхэд ядгүй гэхээр одоо санаа бодол нь өөрчлөгддөг тий. Юм хэлэхээр ингээ мартаад алга болдог тий. Тэгэхээр яг ингээд ядаж өөрөө амлсан бол амлсан. Үнэхээр амжаагүй бол эргээд бас амжаагүйгээ хэлцдэг ч юм уу. Ер нь бол нямба хариуцлагатай зан чанарыг анханасаа л эзэмшмээр байгаа. Дийлэнх ингээд яг уу шинэ хүний нөөцүүдийг харахаар тав тухтай юм орчинд ажиллахыг хүсдэг тий. Ажил багтай гоё орчин ч юм уу тий. Ер нь тав тухтай орчин челленжгүй орчин бол хүнийг хөгжүүлдэг. Тий. Хэрвээ тав тухтай байсан ч гэсэн өөрийгөө сорьсон тийм нээлт одоо санаачлагтай нэг юм байвал ер нь ямар ч байсан сурч өгчөндөө. Тий. Зөв. Айгуу гоё хэлээ. Насанд хүрсэн хүн насанд хүрсэн мөртлөө оюун санаа сэтгэлгээний насны рүү аягүй олон байдаг шүү дээ. Стил boy, стил girl явж байдаг. Тэгээд энэ аягүй чухал ойлголт байна. Тэгээд эхлээд насанд хүрэх гэдэг бол аягүй чухал зүйл байна. Яг үнэ. Энийг аягүй сайхан манайхан бодоорой те. Ингээ яг өмнө хэлэхэд
компани хүмүүс ч гэсэн HR байж гэл биднийг айгүй их шаардлага тавьж хүний нөөц байж гээл те. Тэг чинь биднээс бас ер нь HR хүн чинь миний харж байгаагаар байгууллагын тойл гэж би хардаг байхгүй. HR яаж гоё зөв зохион байгуулалтаа хэр боловсросноос байгууллагаас нөлөөлөд байгаа байхгүй тийм ээ. HR өөрөө хэр өөрөө өсч хөгжсөн хэр гоё том харж чаддیں۔ Хэр өөрийгөө хөгжүүлдэг самаар байгууллагын хөгжлөөс харагдаад ах шиг үйтгэн тэр хүмүүсээ сургаж байгаа анхаарч байгаа байдал дээр тэгэхээр манай HR-уудаас өөрсдөө гоё бүгд насанд хүрсэн гэдэг ойлголтыг аягүй гоё бас том руу навчуулдасэж явж байгаа өнөөдөр ярилцлагаас за дараагийн асуулт гэх юм бол 20 гаруй жил ажиллах хугацаанд за манай подкастын маань ерөнхий үед шагис татал ажиллаж байгаа. Би ер нь манай events бүгд дандаа уртсан сэргийлсэн те. Эртлээс хамгаалсан юм байгууллагуудаа би хамтарч ажиллаж байгаа. Миний нөгөө өөрийн философи бас тийм өвчөөд биш өвтгөө өмнө гоё өөртөө харчаатай байх дээр асуудал тулгархаас өмнө тэрийг судалт мэдлэгтэй байх дээр айгүй анхаардаг. Тэгэхээр таны хувьд 20 жилийн туршлагын хувьд ер нь даатгал ер нь яагаад чухал юм? Даатгал хэрэгжүүлээд гоё үр дүнд хүрч исэн, өөрчлөлт авчижсэн кейс жишээ байна уу? Даатгалын салбарыг асууж байна тийм. Даатгалын салбартаа бид нар чинь бас их ойр ажилланаа. Одоо нөгөө дандаа гадагшаа хүмүүс авч явдаг болохоор даатгадаг. Тэгээд даатгахаар чинь одоо эрсдэлтэй бод санаа зовхгүй шүү дээ. Тэгээд эрсдлээсээ илүү амар байна. Дээрээс нь хүн үйл ажиллагаа хүнд ирээдүйд байгууллагт ч байсан юу тулгархыг бид нар мэдэхгүй тий. Хэрвээ даатгсан байвал гээд бас яг өөрийн чи хэлдгээр харамсах биш. Өмнө нь даатгачвал бас зүгээр тийм ч учраас даатгал гэдэг чинь даатга гэсэн үг нэслээ үүсэт байгаа хэл та тий. Тэгэхээр бид нар яг ямар зүйлээ даатгах ёстой, ямар зүйл нь даатгахгүй байж болох уу, эрсдлээ сайн тодорхойлох юм бол энэ дээр даатгалын компаниудтай хамтарч ажиллаад бас их зөв сонголтууд болно л гэж. Миний харж байгаараас нөгөө талсын салбар хөгжөхөд тухайн улсын нөгөө боловсрал айгүй сайн газар айгүй сайн хөгжсөн байгаа гэдэг тийм. Тэгэхээр таны нөгөө суурч ажиллаж байгаа Канада ч юм уу Австрали ч юм уу тэр байгууллагуудад хэр одоо хөгжсөн байд юм бол компаниуд нь энийг одоо эрүүл мэндийн даатгал ч юм уу гинти ослын даатгал за бүр нөгөө өндөр албан тушаалын мэрэгчлэр ирсэн даатгал гэж байдаг шүү дээ. Тэрэн дээр та ер нь олж харж ирсэн кейс юу вэ? Жишээлбэл Америк нэг 401К гэл нэг юм даатгалын юмнууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг зөв даатгуулж чадах юм бол хүн тэтгэврт гарах үедээ ажиллаж байгаасаа бутахгүй орлоготой одоо олон улсад тэтгэвртэй гарцсан гадаад хүмүүс ч ингээд аялал яваад байна тий. Тэгэхээр манад болохоор эсэргээрээ тэгэхээр даатгалын тогтолцоон дээр бас ямар нэгэн юм уялдаа холбоо дээрээс нь төрийн оролцоо ороод ирэхээрээ одоо хөрөнгө мөнгө нь хашаа явчихвч гэдэг юм иймэрхүү зүйлүүд гардаг байх. Ер нь даатгалыг маш зөв хэрэгжүүлж чадвал ер нь тэтгэврт гаргачихсан ажиллаж байгаа хугацаанд чир аль нь маш гэсэн тийм ээ өвдөд зовхож гэсэн маш хэрэгтэй. Одоо даатгалгүй хүн чинь л ер нь л хэцүүтэй шүү дээ тий. Тэр итгэж найдах нэг ер нь нөгөө даатгалч тэр хадгаламжч тэр хадгаламжтай хүний сэтгэл зүй даатгалтай хүний сэтгэл зүй өөрөө зүйл санагддаг байхгүй нэг тэгвэл ард нэг юм итгэх юмтай байгаад шүү дээ тийм ээ нэг. Тэгэхээр тэр нь бас хүмүүсийн бүтээмжинд бас нөлөөлт юм шиг санагдсан. За баярлалаа. За таны бас нэг сүүлийн жилүүдэд одоо нөгөө гадагшин дотогш нь авч явж байгаа HR-ууд дотроос бүр таны гоё төсөөлт өмгөө гоё өөрчлөлт авчирсан кейс юу вэ? Одоо тэнд манай нэг тийм хүн ийшээ аваад компанид ийм өөрчлөлт гоё авчирсан байсан. Миний нөгөө таны хүлээлтнээс давцсан тийм ээ. Тийм кейсэр үл. За одоо чин яг бидний нэг юм хүний нөөц гэхээр ерөнхийдөө нэг ажилтны талаар бас анхаарат байгаа тийм байгууллагын соёл, талант менежмент, сонгож шалгаруулалт эднэр гэл тийм. Тэгэхээр одоо бол яг хуу эн чин outside in буюу гаднаасаа ингээд дотгошоо харах гэсэн ийм чиглэл явчихад байгаа. Тэр нь юу вэ гэвэл human гэдэг чинь ер нь хүн гэж байгаа. Тэгэхээр байгууллагад холбоотой хүн болгон дээр бид нэр анхаарч ажиллана гэсэн хүний нөөц. Тэгэхээр энд юу орох вэ гэхээр мэдээж ажилтнууд, удирдлагууд орно. За дээрэс нь нэмээд stakeholder буюу яг ингээ хөрөнгө оруулагч нар тий ашиг үрчээдэг. За тэгээд мэдээж биднэрт нөгөө үр өгөөж цалин одоо шууд өгдөг ингээд харилцагч нар байгаа тий. Тэгэхээр яг харилцагчид манайх яаж нөлөөлж ийн гэдгийг өөрөө очиод яг бизнес талаас нь хараад яг тэрэндээ нийцсэн зүйлийг
хэрэгжүүлэх. Тэгэхээр нөгөө хүний нөөц бизнесийн түншин яг өөр гэнтгийм байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээ бүтцээр нь харж үзвэл хүний ингээ ажилтнууд за тэгээ HR бизнес түнш маань Excellence of Centers буюу одоо яг манайхны хүний нөөцийн функцүүдийг хэлж байгаа. Сургалтын менежер, гүйцэтгэлийн менежер тий. Тэгэхээр өмнө нь яг энэ бизнес түнш байхгүй учраас сургалтын менежерүүд шууд харилцагчид төлөө үзүүлэх дүрм журмууд нь хоорондоо уялдахгүй, зөрчилдөхгүй яг бизнесээ ондохгүй тий. Ийм юм гарч ирсэн учраас энийг ганц уялдуулж байгаа нь хүний нөөц бизнесийн түнш байгаа гэсэн. Тэгэхээр ганц бизнесийн түнш бүгдээрээ байна гэхээс илүү тэрэндээ цуг бас back office байгаа. Back office бол нөгөө HR generalist буюу хүний нөөцийн ажилтнуудын өдөр тутмын ажилтнуудтай харилцаа холбоог ажилдаг, энгийн түвшний ажлын байр үүж байна. Хүний нөөцийн менежер гэхээр одоо ер нь одоо жишээлбэл бид нар Канадад баахан сургалтынхаа оролцогчдынхаа нэрсийг явуулахгүй юу. Тэгээ хүний нөөц бүгдээрээ хүний нөөцийн менежер юм чи бүгдээрээ англи хэлтэй эзтэй эдэр гэдэг. Тэгэхээр HR менежер гэдэг чинь бүр ингээ байгууллагын бодлого зорилтыг стратегтойгоо уялдуулдаг ийм том хэмжээнд яддаг хүнийг хэлдэг. За манайхаар бол нэг хүний нөөцийн ажилтнаа зарим нь тэгээд нэрлэлсэн. Зарим томоохон компанид бол хүний нөөцийн хэлтсийн дарга манайх хүний нөөцийн менежер гэд нэрлэлсэн ч бас байдаг. Тэгэхээр бид нар яг илүү энэ талдаа анхаарад явчвал яг ийм соёлын ялгаа, ойлголтын ялгаа яг олон улсын түвшинд бас харагддаг юм байна. Стад жинхэнэ нөгөө менежер гингүүд олон улсад бол аюул ах хүрсэн шүү дээ. Манай дөнгөж төгсөж менежер болгочихж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд албан тушаалын нэршил бас аюул чухал баха биш нэг хятад сурсан. Хятад бас ингээд манай энгийн юм тэнд аюул том ингээд сатлал нь их учраас амарлаг байгаа. Вау гэж харахад яана энэ амар том гэж ойлгочлаа гэдэг чинь юм гардаг байхгүй. Тэгэхээр тэрнтэй адилхан тэр HR менежер гэдэг хүн чинь тэр магадгүй олон улсад бүр ингээд бүх талаасаа ингээд мэрэгшээ суралцаад арай агсан төвшнөх байх гэдэг шүү дээ. Тэнгууд бид нар шин лаг албан тушаалтай мөртлөө бас тэрэндээ хүрх хэмжээний бас мэдлэг туршлах хэл усна байна уу тий. Тэрэн дээр бас бодож үзэхээр л санагддаг яг яалч вэ. HR менежер гэж ямар ч жижиг бай том компани нэрлсэн л бол тэрдээ дүүцэх чадрыг эзэмшихээс өөр аргагүй тий. Ялчгоо би ийм байх хэрэгтэй юм бэ шүү гэдэг дээр өөрийгөө боловсруулаад сурахаас сонголтгүй байна. Тэгэхээр та хэд минь гоё манай сонсогч HR-ууд байна. Хувь хүний хөгжилтэй маш сайн анхаараарай тий. Одоо хаана сургалт гэдэг бол зөвхөн бас ширээнээр суух биш шүү дээ. Хаана хурал форум, уулзалт, онлайн, офлайн тий. Ямар гоё зүйлс байна. Оролцоод унших, судлах, шинэ ном, тогтмол, сэтгүүл юу гарсан манаас оролцоо яваарай гэж хүсэж байна. За бид хоёр ингээ ерөнхийд нь бол цаг гарна ярьчлаа. Тэгээд миний асуугаагүй бас таны гоё HR-уудаа урайлж хэлэх одоо энийг хэлхийг хүсэж байгаа зүйл ойлгоёс хэлвэл яг нөгөө сүүлийн 9 дээр чинь л нэг юм нэммээс саналаа сургалт гэхээр тэгэхээр сургалт чинь ерөнхийдөө 70 20 10 гэж зарчим явдаг. Тий. 70% нь ажлын байран дээр сурдаг. Тэгэхээр хүний нөөцүүд бол ажлын байран дээр сурахыг зүгээр хайчдаг тий. Уул нь яг ажлын байран дээр ийм юм ур чадварыг ийм хугацаанд эзэмсэн байна. За энийг яг шууд удирдлага яана. Энийг одоо чиг үүргийн удирдлага олгож гэдэг юм уу. Тодорхой төлөвлөгөөтэй явбал энэ 70% хүний нөөцийн ур чадварыг ахиулах боломжтой. За 20% нь бол яг нөгөө бие биенээсээ суралцдаг тийм. Peer coaching, peer mentor гэдэг. За 10% нь л бидний нэг албан ёсны сургалтууд байгаа. Тэгэхээр албан ёсны танхимын сургалт ерөөс 10% учраас энийг хүлээгээд та байгууллага намайг сурахгүй байна гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр яг хүн төвтэй компани бол сургалтыг хүнд нь өөрт нь хариуцалдаг. Тий, өөрөөр хэлбэл одоо хүний нөөцийн менежментэд бол бид нар ямар сургалт хийх үг бөглөдөг тий. Хүн төвтэй бол та яг юунд сурмаар байна өөрөө санал болго. Тэгэхээр энэ тэр чин хэрвээ нөгөө байгууллагын зорилт юунд нийцчихэл бид нэр дэмжээ. Тий. Та яг ямар ажлын байранд ажилламаар байна өөрөө санал болго гэдэг. Тэгвэл одоо ингээл дандаа нөгөө HR-аасаа хүлээх. Тийм шүү дээ. Тий, энэ хандлага бол бас арай өөр болж байгаа. Яг зөв. Яг нөгөө зарим байгууллагч нь энэ HR-ийн юм хийдгүн бахтаа гэж сууж идэв шүү дээ. Тэгэхээр бид нэр өөртөө бас гоё суралцаад хүн ямар гоё акстившл авчирдыг бас өөртөө үлгэрлээ харуулчвал хүмүүс хандлагч өөрөөр халдварладаг болохоор бид нөр өөрөө гоё түүчийн мусгаалгч нь байгаасаа гэж аягүй хүсэж чинь. Тэгээд та хэд минь энэ гоё зөвлөгөөг бас гоё хэрэгжүүлээрээ гэж зөвлөх байна. За тэгээд энэ нэвтрүүлэгт урьж оролцсонд баярлалаа. Тэгээ хүний нөөцийн Монголын салбарт ингээд томоохон хөгжлийг авчирхаар хичээл зүтгэлд гаргаж чамд бас
өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд миний хувьд ямар ч гэсэн нөгөө өнгөрсөн жил чинь бид нар сэтгүүл гаргаж эхэлсэн тийм ээ. Тэгээд бас харьц байгалийн бэлгүүдийг бас гоё басгалсан багш та үгээ. Тэгээд эхнийхэн маань манай ичээр бас мэддэг байх. Ичээр магазин гэсэн сэтгүүлийг өнгөрсөн жилээс эхэлж гаргаад жил болж байгаа. Тэгээд та хэд минь Зангид цагийн мэний ичээр магазин цэснээс бол ороод үнгэн унших боломжтой байдаг. Тэгээд сэтгүүл маань өөрөө яг ичээрийн бас бүх оролцоо салуудыг нэгтгэхийг зорьсон. Сүүлд нөгөө жилийн өмнө дугаарыг харах юм бол харьцангуй цомхон байсан бол сүүлд ичээрийн багш нарын болон зөвлөхүүдийн болон SEO chairman-ий болон бас нэмээд оруулсан. Тэгэхээр ерөөсөө хүний нөөцийн салбар хөгжөхөд одоо нөлөөлдөг манай судлаач нар, зөвлөхүүд, багш нар, удирдлагууд, лидерүүд, технологийн ном гаргаж байгаа бүх хүмүүсийг ингээд сэтгүүлээрээ бас нэгтгэхийг хичээсэн байгаа. Та хэдмэн өмнөх дугааруудыг уншаад гоё мэдлэгээ бас гоё нэмээрээ гэж хэлмээр байна. Хамгийн л одоо Басаа багш маань бас 5 сарын дугаарт гоё нийтлэл HR-ын 2025-ны трендийн тухай нийтлэл бичиж өгчээсэн. Тэгэхээр та хэдмэн миний хувьд аль болох манай HR-ын салбарын түүчээ мандалагч нарынхаа нийтлэл судалгааны ажлуудыг хүргэхийг хүсдэг. Тэгээд энэ сэтгүүлийг манаас гоё уншаараа гэх. Тэгээд сэтгүүлийн сүүлийн дугаарыг бас багштай бэлгэлж байна. Өмнөх олон сүүлийн дугаар. Одоо нөгөө ивент ч бас байгууллагууд байгаа. За дараачийн маань бэлэг маань олон бэлэгтэй багш. Нэр хүндтэй подкаст болсон байна шүү дээ. Энэ Enetica Wine гэдэг Италид бас оруулж ирдэг байгууллага байдаг. Тэгээд одоо миний бас сүүлийн 2 жил ер нь хараадсан би сүүлийн 2 жил хэрэгжилж байгаа байгууллагуудыг бэлгэлээд байгаа юм билээ шүү дээ. Надад тэгээд сүүлийн 2 жил бас бидний байгууллагын 2 дарсыг аяг уудгийн тэгээд энэ дарсыг бас гой багштай бэлгэлж байна. Тэгээд манай HR-ууд бас одоо шинэ жил баяр болох гэж байгаа юм чинь гой дарсны сонголтондоо бас манай Enetica-ийн дарсыг бас сонгоорой гэж зөвлөмөр байна. Тэгээд багштай гой бэлэг. За дараагийн бэлэг манай хөгжил трейд компани. За энэ хөгжил трейдийн бэлэг эмэгтэй хүн их гой хэрэглээтэй бэлэг. За яг нөгөө өдөр тутмын гой хэрэглэх бидний яг л нөгөө дэлгүүрээс гараад өдөр тутмын авчаадаг зүйлсийг бас бэлгэлж байна. За дараагийн бэлэг бас дуусах багшаа. Дуусаагүй. Дараагийн бэлэг маань ачуур клиник гэдэг. За энэ ядаргааны, харамлтын, харшлын, хордлогын, мөнхийн залуу насны хаан тус гэж надад зориулсан. Нөхөн сэргийн хэмлэг багхгүй. Одоо миний сүүлийн 2 жил би чинь энэ мөнхийн залуу ядаргааны багсд байн очиж ордгийн. Тэгэл мөнхийн залуугаараа байгаа өдр гэдэг. Тэгэл нөгөө хавар намар очихоор одоо би ч ядрах гад энэ нөгөө ядаргааны багсаа хийчих гээл те. Тэгээ за би нэг иймд оролцох чинь мөнхийн залуу багсаа гэдэг би сүүлийн 2 жил нэг гоё нэртэй биш. Байнгын очиж гоё үйлчлүүлдэг эмнэлгийн мань эрхийн бичиг. Тэгээд одоо шинэ жилээр бас те. Мөнхийн залуу баяраа тэмдэглээрээ. За тий. Бүгдээрээ шинэ жилдээ ядаргаагүй мөнхийн залуу байх болтгой тий. Болтгой. За энэ маань багш түрэг байгаад энерги менежмент гэдэг миний 2018 оноос хойш судалсан сэдв байгаа. Тэгээд энэ номоо бас багштай бэлгэлж байна. Тэгээд HR-ууд манаас авч уншаарай. Ер нь бид нар нөгөө эрхчүүчтэй bijж биднээс бүтээмж гардаг. Тэгээд энэ номоо бас бэлгэлж байна. Тэс үлийн бэлэг. За баярлалаа. За ном том бэлэг байлаа. Баярлалаа. Тэгээд эцэст нь бас манай ерөнхий эвэнтгэгч манай агент татгал байгаа. Тэгээд ерөнхий эвэнтгэгчд бас маш их баярлалаа. Тэгээд энэ олон гой манай харилцаа төслийг мань дэмжиж байгаа байгууллагад маш их баярлалаа. Тэгээд энэ байгууллагатай маань ачаар манай подкаст гой тасралтгүй зах хугацаанд хүрч байгаа. Тэгээд маш их баярлалаа. Өнөөдөр цаг гаргаж зочноор ирж гой 20 гаруй жилийн туршлагаасаа хуваалцсан баслан багштай маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд подкастын маань 5 дахь дугаарыг хөөж яргаж байна. Та бүхэндээ баярлалаа.